Аним маань Натра хаан тулсын 16 настай захирагч гол дүр болох ухаалаг хаан хүү Вэнийн хааны ордонд эхэлнэ. Түүний хажууд цагаан өстэй зөвлөх бие хамгаалагч болох Ниним сууж байна. Үнэн дээр энэ улсыг нураачихгүй авч яваа ганц үнэн тэр юм. Тэдний урд дээд тушаалын дөрөв түшмэл сандарсан байдалтайгаар нэгэн чухал мэдээ дуулглаа. Эзэнт гүрний эзэн хаан нас баржээ. Мэдээж энэ хөрс зэрэгэлдэх улсууд эзэнгүй үлдсэн хаан ширээний төлөө яг л цус асаруулах тэмцэлтэн гэсэн үг юм. Гэвч Вэнд энэ огтхон чамаагүй байлаа. Түшмэд улс төрийн хямралаас болоод сандарч байхад тэр үүнийг үл тоож Натрагийнхаа дотоод асуудалд анхаарлаа хандуулахыг тушаав. Түшмэдүүд түүний энэ хайхрамжгүй байдлыг ухаалаг шийдвэр гэж андуурч залуу ханхүүгээ алсын хараатай удирдахч байна хэмээн бодсоор гарч одов. Гэвч хаалаг хаагдах яг тэр мөчөөд бид жинхэнэ Вэнийг олж харна. Тэр шууд л бухимдан орилж хаан тусаа бүхэлдэн зармаар байгаагаа зарлаж харлаа. Энэ залуугийн мөрөөдөл бол алдар нэр байлдан дагуулал огтхонч биш. Зүгээр л тэтгэвртэй гарах нь байв. Дараа нь бид Натра улс ямархуу байдалтай байгааг харахад тэр яагаад зарахыг хүссэн ч аргагүй санагдана. Энэ газар бараг л твинхийн хөлдөөгч гэсэн үг юм. Маш богинохон хавартай, бусад үедээ эцэс төгсгөлгүй өвлийн үлрэлт орчигдно. Газар нутг нь үржил шимгүй, уулс нь хаттай, хөрс нь яг л зүлгүүр шиг хатуу. Дээрээс нь хүн аман дөнгөж 500 хүрэхгүй үгүйтэй. Ерөнхийдөө Вэн ямар ч мөнгөгүй, нөөц баялаггүй, найдваргүй мөсөн уулыг захирах гэж оролдож байгаа хэрэг юм. Хариуцлагатай Ниним түүнийг гонгорхой болоод өдөртөгчиг байхыг сануулав. Гэвч Вэн зүгээр л усаа арай үнэтэй харагдуулж байгаа зарчгаад амар тайван газар руу зогтох гэж байна гэж үглэнэ. Үнэхээр л зорилгоо тодорхойлчихсан хаан юм. Тэгтэл түүний охин дүү Филеня үргэлж байдгаараа цоглог орж ирээд аавынхаа бие дээрдэж байгаа тул ахтайгаа гадаагаар цалхилмаар байгаагаа хэлв. Вэн шууд л татгалзаж хөрш Мардан улс тэдэн рүү довтлохоор бэлтгэж байгааг санууллаа. Газрын зураг гарч ирэхэд Вэн түүхийн талаар тайлбарлана. Марданчууд уг нь найрсаг байсан ч алт толж баядсныхаа дараа шууд л авилгад идэгдэж газар нутгаа тэлэх хүсэлтэй болчихож. Одоо Натрад шилдэг цэргүүд хөлслөх мөнгө байхгүй. Зөвхөн асар их зөрөгтэйч хоосон халаастай энгийн цэргүүд л бий. Филеня эдгээр цэргүүд Вэний төлөө хөвгтэйч баяртай байх болно гэж зүтгэх боловч Вэн дайны зардал тооцоолоод завгүй тул огт уярсангүй. Гэвч дүүн түүний гараас хатгаад ялалт байгуулахыг хүсэхэд гимшиг сэтгэлэн төрж эхлэв. Ингээд Вэн дурамчхан ч гэсэн айрмаа тэргүүлэн тултахаар шийдлээ. Гэхдээ түүний жинхэнэ төлөвлөгөө бол дараа нь инхийн гэрээ байгуулж мөнгө хэмнэхүйц хэмжээнд тултах явдал байв. Үйл явдал тулааны талбар болох ширүүн чулуурхаг цөл рүү шилжинэ. Вэний 6,000 цэрэг, Мардны 7,000 цэргийн эсрэг зогсно. Харьцаа тийм ч таатай биш. Вэн цэргүүдэд зоригжуулах гэж богинохон үг хэлсэн ч үр дүнгээ өгч сандарч чичирч байсан цэргүүд дүрлцэн дайчид болон хуурлаа. Энэ хооронд Мардны нарын генералч мөн цэргүүдэд хурцалж тун удахгүй хоёр тал мөргөлдөв. Вэний стратеги маш энгийн, байр сууриа хадгалаад дараа нь сөрөг довтлогоо хийх. Хүлээж байснаар Мардны хүч төв рүү дайрсан ч Вэний цэргүүд байр сууриа алдалгүй хамгаалж бүр буцааж түрж эхлэх нь тэр. Вэн өмнө нь цэргүүдээ эзэнт гүрний маягийн сургуулалтад явуулах шийдвэрийг нэг их ач холбогдол өгүүлгүй гаргасан нь одоо л жинхэнэ үр дүнгээ өгч байлаа. Нэг хэсэгтээ Натрачууд ялах юм шиг харагдана. Гэвч бодит байдалтай нүр тулж тэдний туршлагагүй байдал илгарч урам зориг нь унснаар Мардны цэргүүд дахин дамгаалж эхэллээ. Үүнийг харсан Натрагийн генерал Вэнд ухрахыг санал болгоход Вэнд шууд зөвшөөрөв. Эцсийн эцэст өгөх нь тийм ч ашигтай зүйл биш шүү дээ. Харамсалтай нь ханхүү өөрөө тулааны талбарт байгааг Мардны генерал сонсцоход дайны явах хурдан дуусах боломж нь энэ байна гэж шийднэ. Тэрээр Вэний толгойг авахаар өөрийн биеэр цэргүүдээ манлайлан давшлав. Гэхдээ Вэн харагдаж байгаа шиг гинэн биш юм. Дайсан иймэрхүү зүйл хийхийг тэр аль хэдийн таамаглаад отолд бэлтчихсэн байв. Нарийн авцал руу хизээч дайран орж болохгүй бөгөөд тэнд үргэлж отолд байдгийг Мардны генерал тооцоосонгүй. Дээрээс Ниним ном сумчдын багийг удирдан юу ч гадарлаагүй Мардны цэргүүд рүү суман бороо орлов. Дайсны генерал шархтаж тэдний игнэнд эмх замраагүй байдал үүслээ. Дараа нь Ниним өөрөө тулаанд орж шархагдсан генералд бууж өгөх боломж олгоно. Тэрээр үхлээс айж байсан ч бууж өгөхөөс татгалзлаа. Гэхдээ Ниним хуучны аргаар буюу толгойг нь цэвэрхэн тастаж асуудлыг шийднэ. Үүгээр Натра улс дайнд жигнэсээ яллаа. Ийхүү хоосон халаастай хүйтэн хүн ам цөөтэй улс ямар нэг аргаар ялагч болж чадсан юм. Дараагийн өглөө нь Вэн болон Ниним генерал төшмөдүүдтэй уулзсан дараагийн алхмаа ярилцав. Мэдээж хэрэг Вэн юу ч хийхийг хүссэнгүй. Цэргүүд нь ядарч толгой нь өвдөж байгаа дээр энэ ялалт зэрэг асуудлууд түүний залхуу занд илүү их ажил нэмнэ гэж дотроо бухимдана. Гэхдээ үүнийг хүн бүрийн өмнө шууд хэлж чадахгүй тул
Зөвлгүүдээ дууга болгоод ачаагаа баглаад гэр рүүгээ хараасаа гэсэндээ маш утгагүй нэгэн санал гаргаж өрхөв. Мартины алтны уурхайг эзлээд авчихъя гэж тэр хэллээ. Уг нь зүгээр л яриаг дуусгах гэж хэлсэн үг байв. Гэтэл тэд үүнийг нь хэн нэгний хэлж байсан хамгийн ухаалаг үг гэх мэт хүлээн авч нүдэн гэл заадал явчихав. Гинтэл бүгд түүнийг стратегийн гоц ухаантан мэтээр магтаж эхэллээ. Хөр хивэн өөрийнхөө сууд ухаанд өөрөө өргөтүүлснээ олгоод чимээгүй сууж байв. Мөн мэдээж тэд маргааш нь алтны уурхайг үнэхээр эзлээд авчихлаа. Дахиад л ялалт байв. Вэн нэгэнд ийм зүйл болсных боломж байгаа дээр ашиг олж авъя да гэж бодов. Гэтэл бүх зүйл сайнаар эргэж байна гэж найдаж эхэлтэл нэгэн уурхайчин хамгийн муу мэдээтэй гүгээд ирхэн тэр. Алт нь бараг дуусчихсан. Уурхай үндсэндээ хов хоосон байлаа. Вэн хэсэг зуур хөшөж орхисноо нүүрэнд нь залтай нэмсэглэл тодорч эхлэв. Тэрээр уурхайг ямар ч үн цэнэгүй болсныг нь мэдгээс өмнө буцаагаад Мартинчуудад зархаар шийдтээ. Ниним ёс суртахууны хувьд гүнээ санаа алдсан ч өрдний адил түүний төлөвлөгөөг дэмжгэр болов. Гэхдээ Мартинчууд уурхайг хүчээр буцааж авахыг оролдож магадгүй тул хамгаалтаа сайжруулах хэрэгтэйг тэр санууллаа. Түүний зүг байлаа. Мартин удалгүй уурхайгаа эргүүлэн авахаар бүхэл бүтэн 30,000 цэрэг илгээв. Харин Натраад ердөө 5,000 цэрэг бий. Энэ харьцаа тэмц сайнгүй байгаа нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч Вэн сандарсангүй. Тэр 50 гэгчин зөвхөн хамгаалалт дээр тулгуурсан стратеги боловсруулав. Түүний логик нь Мартины нүсэр том арим ялалт байгуулж чадхаас өмнө хоол хүнс хөрөнгө мөнгө урам зориго барна. Хэрвээ Натрачууд ганцхан сарал тисчихвэл инхийн хилэлцээ хийх санал өөрсдөө хүрээд ирнэ гэж үзлээ. Ингээд уурхайн төлөөх дайн эхэлж бүх зүйл эсэргээрээ байсан ч давуу тал Натра руу эргэв. Мартины генерал Дравууд нүдэндээ ч итгэж чаддаггүй байлаа. Вэн газар нутгийн онцлогийг ашиглаж хадрахыг улсыг цайзуулган хүргэжээ. Мартинчууд дайрч орох ганц зам нь игц нарийн даваа байв. Үндсэндээ нэг талын тасалбартай үхлийн өрх гэсэн үг юм. Тэдний айрам тийшээ хуваагдан орж хэсэг хэсгээрээ устгагдж байлаа. Вэн бүр уулын ард талаас гинтийн халдлага ирэхээс ч сэргэлэн бэлтжээ. Тэрийг хэнийг ч авируулж гарахгүй тулд хавцлын ханыг шууд гүлгэр болгоод ухчихсан байв. Энэ нь дайсныг мохооход хангалтгүй санагдсан болтой. Вэн дээрээс нь жаахан хачир нэмж оргон зүхтах хуурам чонгил хийжээ. Мэдээж Мартины цэргүүд өгөөшийг өмгөж орхив. Тэд гинтийн дайралт хийхээр тийшээ багталтайгаар гүн орцгосон ч тэднийг хэдэн тоон шороо нуурж дархан тэр үгээр зогссонгүй. Вэн шөнийн баг илгээж Мартины майхнуудыг шатаан хооронд нь эмх цамраагүй байдал үүсгэнэ. Энэхүү стратеги удаадараа амжилттай хэрэгжиж байлаа. Генерал Дравууд уурандаа шатаж байхад Вэн майхандаа цайгаа унгаа бүх зүйл яг төлөвлөгөөний дагуу өрнөхийг ажиглан тавин сууна. 2-7 хоногийн дараа Натрагийн цэргүүд Мартинчуудыг бут нэргсээр тулаан бүрт ялалт байгуулсаар байв. Энэ хооронд Мартин цэргүүдийн урам зориг нь улам мөхчээ. Вэн тэднийг тийм их мөнгө үрсэн юм чин амархан ухрахгүй гэдгийг ч тооцоолчихсан байлаа. Яг л түүний тамгаснаар генерал Дравууд өөрийн командлагч Логоныг хилцээр хэлэхээр явлав. Гэхдээ үүнийг хилцээр гэхэд ч хэцүү юм. Логон эренгүүтэл Вэнийг сүрдүүлж уурхайг орхихыг бас хамгийн ноцтой нь Мартины дайны бүх хохирлыг түлхийг шаардлаа. Вэн үүнд огтхон ч очирцсангүй. Логоны тэрэг бардам олон хүнтэй яриаг дуустал нь инээмсэглэн сонсов. Гэтэл Логон маш том уучлж баршгүй алдаа гаргаж орхихон тэр Нинимийг доромжилж түүнийг боолын удам гээд Вэнийг ийм дорд гаралтай хүнтэй зэрэгцэж зогсох эрхгүй гэж хэлв. Орчин тойрон гинэд намган боллоо. Вэний нэмсэглэл хэврээ байсан ч түүний нүднээс хэрхэн гал буцалж байгааг харж болно. Ингээд энэ удаагийн part 1 дугаар маань дуслаа. Та бүхэн маань лайк болон subscribe дарснаар part 2 дугаар илүү хурдан гарах юм шүү.